За танилцъя. Хамгийн ихний оролцогч Очир Ундраа ОНЗ банк улс санхүүгийн байгууллагын маркетингийн менежер Инх Харагч. Монголын санхүүгийн групп банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Амар Болд. Фужи холдинг банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Эрдэнэбаяр. АБТС банк улс санхүүгийн байгууллагын тейлэр Хишиг Жаргал. Транс Капитал банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Болд. Бид банк улс санхүүгийн байгууллагын маркетингийн менежер Инх Харагч. Монголын санхүүгийн групп банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Амар Болд. Фужи холдинг банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Эрдэнэбаяр. АБТС банк улс санхүүгийн байгууллагын тейлэр Хишиг Жаргал. Транс Капитал банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Болд. Бид банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Отгонхүү. Эко Капитал банк улс санхүүгийн байгууллагын ерөнхий менежер Баярлах. Кредит Монгол банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Далаа Жаргал. Генерал Финанс банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Хүрэл Тогоо. Газар партнерс банк улс санхүүгийн байгууллагын эдийн засагч Батбаяр. Сая төгрөгийн төлөө тоглохоор 8 залуу 2 бүсгүй студид ирсэн байна. Энэ жил Монгол улсад банк улс санхүүгийн байгууллагуудын холбоо өсөж өгсөний 10 жилийн тохиож байна. Туудахгүй шинэ он гарах гэж байна тийм ээ. Шинэ жилийн баярын мэндийг бас давхар хүргье оролцогчтой. За мэдээж хэрэг сая төгрөг бол багахгүй мөнгө. Энэхүү сая төгрөгийн төлөө тоглохын тулд бэлтгэлийг бол сайдар хийсэн байхаа гэж найдаж байна тийм ээ. Сайн байна уу? За баярын мэндийг хүргье. За баярлалаа. Нүүн өмнөд хүлцэн ирсэн нийт банк усуудынхаа холбооныхонд болон банк усуудаа энэ өдрийн мэнд хүргье. Товчлоод банк усууд гэдэг юм тийм. Ер нь банк усууд тэгээ ярьчлаа гэдэг. Тэгэхээр холбоонд ер нь хичнээн байгууллага ойролцоогоор 70 орчим банк ус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байдаг. Тэгээд манайх бол ерөнхийдөө Транскапитал гэх банк ус санхүүгийн байгууллага. Өдөөлж орж байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? За сая төгрөг авах гэж орж ирсэн байлгүй тийм ээ. Тийм. Авна. Авна. Хоёрхан бүсгүй шүү дээ. Ер нь ирчүүд бол хамгийн хүчтэй өрсөлдөгчд байдаг л да. Чадах чинь нэрээ хичээнэ гэж бодож чинь. За авлаа. Аваад төлөвлөгөө байгаа болов? Бага. Хэлж болох уу? За үлдчихэж байгаа хэлээд өх. Үлдчихэж байгаа дэлье. За ер нь хэлэхгүй л бол тэгэл хасах тийш нь л хандуулдаг л да. Зоригтой хүмүүстэй сая төгрөг очиосоо л гэж боддог л да. Тэгэхгүй хамт олонтойгоо гараад нэг идэж уугал юм ярьдаг байхгүй тийм ээ. Амар л доо. Угаас л тэгнэлтэй. Угаасаа идэж уух юм уу? Байгууллагуудынхныгаа Аха. байгууллагын ажлынхаа хамт олныг дайлна. Дайлна. Тэгээ цаана бол миний хувийн төлөвлөгөө бас байгаа. Хичнээн хүн дайлаа цаана хэд үлдэх юм болоо. Дахиад карманаас гарч таарах юм шиг үгүй юу? Зохицуулаад тааруулж шин. За тэгэхээр та ямар байгууллагыг төлөөлж орж байгаа? Монголын санхүүгийн групп банк санхүүгийн байгууллага. Танай байгууллага хэдүүлээ ирсэн байна дэмжиж? Одоо нэг 10 хүн байх шиг байна. Хаагур сууж байна. Энд байна уу, тэнд байна уу? За тэр дээгүүр Монголын санхүүгийн групп. Тэ? За 5 хүн байгаа байна. 5 хүнийг дайлахад бол гайг байх л да тийм ээ. Цаана юм үлдэх нь үгүй юу. Гэтэ юу ч гэсэн хоёлаа авж байж тэрийг яри тийм ээ. Ингээ залуучуудаа амжилт хүсье 10 даалгаврыг гүйцэтгэж чадсан нэг оролцогч 100 мянган төгрөгийг авах боломжтой. Нэмэлт даалгаврыг өөртөө өрсөлдөд гүйцэтгэж чадсан тохиолдолд нэмж 900 мянган төгрөгийг авах боломжтой. Гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola эргээр амьдэрсэн. 1 минутын сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар 10 оролцогч маань 3 харандааг шилээ хаяганд оруулж чадсан тохиолдолд сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой. Яаж ойлгох вэ гэвэл та бүхэн бас өмнө үзэж байсан, бэлдэж байсан учраас бол ерөнхийдөө ойлгож байгаа хэрэг тийм ээ. Балруулалтаа талаар нь ойлгох юм бол ороход арай хэлбэр байдаг л да. Харин ойроос ойлгох уу, холоос ойлгох уу гэдэг нь таны өөрийн тактикийн асуудал. Энэхүү даалгаврыг бол ялангуяа эдийн засагчд маань бол ер нь их бэлдэх боломж их байсан байх гэж бодож байна л да. Бэлцэн. Ширээ байна, стакан байна, харандаа байна. Бэлцэн тий. Яг уу юугаар нь балууртай талаар нь ойлгол илүү хурд. Илүү хурдан орох юм шиг байна тийм ээ. Нэг хүмүүсийн яриа байдаг л да. Хамгийн сүүлд ярьцлага өчгөр хамгийн ихэнд хасагдах гэдэг нэг тал байдгаа гэдэг. Тэр зүгээр хүмүүсийн яриа л да. Би л тэгж бодохгүй юм. Тэгж бодохгүй байгаа тийм ээ. Бэлтгэл сайс. Хамгийн сүүлд үл тэн дээр яриаг үлдээчихв. За тэгтэх болно. Болно тийм ээ. За тэгэхээр та аль байгууллагын төлөөлж General Finance. General Finance тийм ээ. Хаана байдаг байгууллага вэ? За манайх одоогоор 2 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тий. Яг төв салбар маань 100 ард ирсэн байранд үйл ажиллагаа явуулж байна да. За ингээд ярьцсан хүмүүс маань ихтэй ямар ч ус үлднэ тийм ээ. За танд амжилт хүсье. Ялангуяа хамгийн сүүлд ярьцлага өгсөн хүмүүс маань асагдах гэдэг тохиолдол бол би. Гэхдээ хэн асагдах нь бол одоогоор тодорхой ус байна. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1
цаг явлаа залуучуудаа дэмжиж өгөөрэй. Алга талшилтаар урам хайрлая. 3 харандаг хамгийн түрүүнд оруулж чадсан 9 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Хүрэл тогоо Батбаяр эхнийхээ харандаг оруулж чадсан байна. Отхонхуу эхний харандаг оруулсан. Амар болтын 2 харандаа орсон. Ахин 1 харандаа оруулах хэрэгтэй. Баяр үргийн Отхонхуу хамгийн ихэн даалгаврыг гүйцэтгэсэн Батбаяр Баяр үргийн хүрэл тогоо 3 харандаг амжилттай орууллаа. 3 оролцогч хамгийн ихэнд даалгаврыг амжилттай гүйцэтгэж нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Амар бол Баяр үргийн 3 харандаа оруулсан байна. Эрдэнэ 2 харандааг оруулсан. Инх харагчаа 1 харандаа оруулсан байна. Далаа жаргал эхнийхээ харандааг оруулсан. Баярлах хишиг жаргал 2 хараахан харандаа оруулааг үлдсэн нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломж бол бий. Баяр үргийн Эрдэнэ 2 даалгаврыг амжилттай гүйцэтгсэн. За яар сандралгүйгээр зөвл ойлгох хэрэгтэй. Баярлахын эхний харандаа орсон. Дахин 2 харандааг оруулах хэрэгтэй. Инх харагчаа нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Болт нэвтрүүлгийн үргэлжлүүлэх эрхтэй болсон. Далаа жаргалын 1 харандаа орсон 3 оролцогч. Баяр үргийн далаа жаргал 3 харандааг орууллаа. 1 минут 1 сая нэвтрүүлгийн ерөнхий ивент идэвхжээр MCS Coca-Cola компани хамтран ажилладаг. За баяр үргийн. Баярлахыг ер нь дэмжиж байгаа юм байгаа мó? Экогоос байгаа мó? Таны хамт олноос байна уу? Ерөөсө бүх чимээгүй болчихлоо. Хаана байна? Нэг байна. Аль байна? Биш байна. Аль дээгүр сууж нэг л хоёр л байгаа мэн. Угс ямар ч алга ташилж баярлахаа гэсэн дуу гараагүй учраас бол явсангүй л дээ. Гүйгүү. Хамгийн ихэнд тасагчаар яг энэ царай болж байгаа эзүүл байдаг л да. Яагараа 10 хүн байхад би байдیں гэсэн байдалтай. Яагараа хишиг жаргал байдгүй гэсэн царай гаргаад байна шүү дээ, тийм үү? За эко капиталын хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа? Байгууллагатад жил өнгөрүүлж байгаа. Тэгвэл бас удааг байгаа юм тийм үү? Тий, удаагүй залуу. Тэгвэл залуу байгаа учраас хамгийн ихэнд танаа хасагдараад ингээ явчихъя гэж ярьсан шүү. Үгүй юу? Тийм байхгүй. Тийм байхгүй юу? За бидэнтэй хамтран ажилладаг тусчин гутал цүнхний салонд 50% өнгөлтөөр өргөжлүүлэх эрх хэмжээ болгож байна. Сайхан явахын эхлэл гутланаасаа ганцхан загварын гутал өмсгийг үл тусчин зөрөөрөө мөс эдийн засгийн уртлын байранд байрладаг. Тэнд баяр үргээ 10 жилийн баярын минь. Баярлалаа. За холбооны бол 10 жил, Эко Капиталын бол 1 жил болж байгаа. Ингээд хишиг жаргал эхний удаад бол аврагдлаа шүү. Дараагийнх дээр улам хичээгээрээ. Ингээд үлдсэн 9 оролцогчтой дахин амжилт хүсээд 1 минут 1 сая нэвтрүүлгийн 2 дахь даалгавар ямар даалгавар байхыг үлсэнэрхай. Оролцогч тус бүр 8 ширхэг болтыг дээр нь давхарлан тогтооно. Хоцорсон 1 оролцогч хасагдана. Хоцорсон 1 оролцогч үзэгчийн сууд руу суух ёстой. 9 оролцогчийн 8 нь үргэлжлүүлэн тоглох боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэхүү даалгавар дээр бол эрчүүдэд бол хэцүү байдаг даа. Нэвтрүүлэгт орох нь эрчүүдэд ч их юм, авах нь ч их юм да. Бүсгүүчүүдээс бол гэхдээ чичрэлтийн хувьд бол арай л эрчүүд нь илүү юм шиг байдаг шүү. Ер нь илүү байх. Гэхдээ бас хувь хүнээс л болох байх. Яагаад арай илүү чичирдэг бол? Мэдхгүй тэр хүчин мэддэг шүү. Өчрийн бол мэдхгүй шүү. Арай л өөр байгаа хэл та. Гэтэ бас чичирдэг бүсгүүчүүд бас байна л да. Урд өдөр төрсөн өдөр нь болсон ч юм уу те. Тэр байж болно бол. Тиймэрхүү шалтгаанууд бол ажиллах л. Та бол ой тэмдэглээгүй байгаа үстэй. Гойр тэмдэглээгүй те. Транс Капитал хэдэн жил болж байгаа? Түрүүн бол 1 жил болсон газагчлаа шүү дээ. Манайх бол ерөнхийдөө үүсгэн байгууллагадад 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За холбоо 10, танах 11-тэй. За тэгвэл мөн хазагдахгүй юм байна шүү дээ. За ер нь хичээнэ. Тэгээд сүүл явцал үлдэх юм. Тэгээд хот хөдөө нийс 13 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа. За. Тэгвэл сүүл явцал яриад байна. За бид бол хэдэн жилийн түүхтэй вэ? 8 жил гэсэн үг. 9 дахь жил рүү гарах гэж байна. Трансын бол дараа л юм байна тийм ээ. Хасагтар бол урд нь. Тийм 3 салбартай. Одоо 4 дахь салбар маань нэгдэх гээд байна. Бүх хэлтгэл ажил хангагдсан байгаа. Бид гээл байдаг ямар утгатай нэр юм болоо? Товчсон нэр байна уу? Invest Development гэсэн банк ус санхүү байгууллага. Тэгээд уртлын үснүүдийг аваад бид тэгээд бид гээд нэрлсэн тийм ээ. Иргэдийн хүмүүс хэлэхэд амар гээд бидээр нь баг бүгдээрээ мэдэх байгаа. Танаа хамт олон бол тэнд байх шиг байна л да. Бүгд бид гэсэн болгоо юм тийм ээ. Авчаасаа цуг гарах юмсаа л гэж бодож байгаа хта. Тэгж байгаа. Тэгж байгаа байх тийм ээ. Итгэлийн бол алдахгүй. Алдахгүй л хичээнэ. Өшнө олон нийтгэл дааж ирсэн. Тийм болохоор хичээгээд л оролцсон да. Даалгавар бол ерөөхдөө тодорхой
ерөөсө хуруугаар оролцохгүйгээр савхнаас нь дээр нь давхарлаад 9 болтыг л тавих хэвээр. Нураасан тохиолдолд дахиад бүгднгийн харандаандаа игээд үргэлжлүүлэх ёстой гэдэг санаараа. Хажуудаа байгаа хүнийхээ ширээг хөдөлгөөд бас унгах тохиолдол байдаг л да. Боломжтой байгаарай. Гайг байхаа тийм ээ. За амжилт хүсье 9 оролцогч маань. Даалгавар гүйцэтгэх ёстой. Хоцорсон нэг оролцогч үзэгчдийн суудлаас хойш 8 оролцогч нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. 3 2 1 цагаалаа залуучуудаа дэмжээрэй. 9 болтыг дээр нь давхарлаж 3 секундын хугацаанд нураагүй тохиолдолд нэвтрүүлгийг үргэлжлүүлэх эрхтэй болно. Өнөөдрийн дугаарт Банкус санхүүгийн байгууллагуудын холбоо үүсгэн байгуулагчны 10 жилийн өмнө тохиолдуулан залуучууд маань сая төгрөгийн төлөө тоглож байна. Далаа жаргал 7 болтыг тавьсан. 1 2 3 хишээ жаргал баяр үргийн хамгийн ихэн даалгаврыг амжилтаар гүйцэтгэлээ. 1 2 3 баяр үргийн хөрөлтөөгөө нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой боллоо. 1 2 3 баяр үргийн болт даалгаврыг амжилтаар гүйцэтгсэн. 1 2 3 отхонхоо баяр үргийн нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. 5 залуу тунаж үлдлээ. 1 2 3 баяр үргийн нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой боллоо. Инх харагчаа Эрдэнэбаяр, Далаа жаргал Батбаяр дөрөв тунаж үлдсэн. Эдгээр дөрөв оролцогчийн нэг нь үзэгчийн суудлын руу сууж үлдсэн 3 нь нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болно. За нурхан тодорхой боллоо да инх харагчаа. 9-8 болгоё. 4 оролцогч 4 7 болтыг тавьсан. Сүүлийн 8 дахь болт Эрдэнэбаяр. За суулж авах үедээ хөдлөгсөн учраас нураалаа. За 8 биш 7 болгоё. 9 биш 8 биш 7. 1 2 3 Эрдэнэбаяр баяр үргийн даалгаврыг гүйцэтгсэн. 3 оролцогч үлдлээ. Инх харагчаагийн 7 дахь болт 1 2 3 баяр үргийн 2 оролцогч үлдлээ. Батбаяраа бууж өгж болохгүй. Дахиад оролцогч үлдсэн байна. 1 2 3 баяр үргийн ерөөсөө болж өгдөг бай. Хайр басангүй. Юу болов? Харин тогтохгүй байсан. Чичрэл ихтэй байна уу? Харин сүүдрөө жоон чирлээч. Одоо ч гэсэн жоохон чичрэлт байх шиг байна те. Дараа байна. Жоон сандрахаар ингэж чичрээдэг л унаад их юм байна. Тэнс үг нь бэлдүүл ингэ тогтвол байсан юм. Танах чинь хэдэн жил болж байгаа илээ? 12 жил. 12 жил гээд нэг түрүүн сүрхий ярьсан чи буруудчих юу яаж вэ? Төлөвлөгөө өгнө байсан баг те. Абайлгүй яах вэ? Хэлж болох уу? За одоо харцаа. Яах юм бэ? Тэгээд таны цалин бол ямар ч шийсэн нэг боломжийн л байгаа байлгүй дээ тийм ээ. Дажгээд ч гэдэг. Учраас сайн хөдөлмөрлөх юм бол төлөвлөсөн зүйлээ өөрийнхөө хөдөлмөрөөр авах тийм ээ. За 10 жилийн ойдохож нийт хамт олондоос мэдлэгээ дэвшүүлж болно. Ингээд Кредит Монгол байгуулах хамт олонны нэрийн өмнөөс Монголын банк төсвийн холбооны 10 жилийн үүсгэн байгуулж чадна. Бүгдэнд нь энэ холбооны баярын мэндийг хүргье тийм ээ. За баярлалаа. Тусчин гутал зүнхний салон тавийн үеийн хөнгөлтөөр өөрчлөлт эрхийн бичгийг олгож байна. Сайхан явахын эхлэл гутал эрчүүдээс хасагдсан. Гэтэ хоёрхан бүсгүй байгаа учраас бусадтайгаа энэ тэнцэн өрсөлдөөсөө гэж хүсэж байна. Танд баярлалаа. Ингээд үлдсэн 8 оролцогчдод дахин амжилт хүсээд дараагийн даалгавар ямар даалгавар байхыг одоо үзсэнэрхээ. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 8 оролцогч маань үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл алхамт хэмжигчийг толгойд байрлуулсан байна. Яах вэ гэвэл 1 минутын хугацаанд хамгийн олон сэгсэрч чадсан 7 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой. Машиныг зөвхөн дээш нь доош нь хөдөлгөж байж тоо гүйх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Хитрхи доошоо машина тонгоолгоод хитрхи доошоо арчих юм бол тоо гүйхгүй. Хоёр хажуу тийшээ сэгсрэх юм бол бас тоо гүйхгүй гэдгийг санаалъя. Танайх одоо 255 байгааз сэгсэрдэ.
Өшөө ингэж сэгсрүүл тоо олгүй өгөхгүй тийм ээ. Дотор нэг зүйл дуурайд байгааз. Одоо 258 болсон. Та бол 3 сэгсрлээ гэсэн үг шүү дээ. Тэрхүү чимээ явж байж тоо гүйж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр мэдрээд сэгсэрнэ гэсэн үг шүү тийм ээ. Одоо тэнийх 67 байна тийм ээ. Ингээ 68, 69 гэж явж байгаа. Бүх машинууд бол ажиллаж байгаа гэдгийг сануулъя. Зарим тохиолдолд буруу сэгсрээд бас гомдох зүйл гарч ирээд байгаа л да. Та сэгсэртээ одоо 0 тийм ээ. За нэг боллоо. Нэг л сэгсрүүл нэг штэ. За ингэж байж тоог дотор нэг чимээ байгаа биз. 1 минутын хугацаа бол ер нь их богинохын юм шиг мөртлөө зарим даалгавар дээр их урт санагддаг л да. Сайн нэлээ урт байх лээ. Урт юун дээр? Болтон дээр. Болтон дээр. Хасагдангаа алдлаа. Хасагдангаа алдлаа. Одоо та 1 минутанд хэд сэгсрэх бол? 200 хавцаа очих болов уу гэж бодчих. Тэгээ Бат хоёр бол ерөнхийдөө 3 үлдсэн байхад жоохон бууж өгөх тал руугаа хандаад байсан үгүй юу? Сүүлд нь үлдчихлээ гэж бодохгүй. Зөв. За тэгэхээр 1 минутанд бол хэд сэгсэрнэ гинэ? 300. 200 хавцаа очих. 200 хавцаа бол сэгсэрчүүл боломжтой тийм ээ. Таны хувьд за нэг 150-аас 180 орн сэгсрэх байхаа. 150-аас 180. Ер нь сэгсэрч үзсэн үү та 1 минутанд? Ер нь л жаахан удаан санагдах юм шиг санагдвалаа. 1 минутанд тэгээд 150-аас 160 гэж яаж бич чинь та? Секундэд 3 удаа. Секундэд 3. За одоо та нэг сэгсрээд үзтээ яг сэгс. За иймэрхүү сэгсрэлтээр явуул бол боломж байгаа. Залуучуудаа амжилт хүсье даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цаг явлаа. Залуучуудаа дэмжиж өгөөрэй. 1 минутын хугацаанд хамгийн олон толгоогоо сэгсэрч чадсан 7 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Амар болж гисэн дутгааргүйгээр сэгсэрсэн. За Бат хоёр бас хасагдахгүй байх магадлалтай байна. 43 секунд дутуу. За бүсгүүчүүд маа жоохон хичээхгүй бол арай удаан харагдаад байна. Хишиж аргалаа. Улам хурдаа нэмэх хэрэгтэй. Отхон хүү ч гэсэн арай удаан харагдаад байна бусдаасаа. За Эрдэнэ хоёроо доторх чимээгээ сонсох хэрэгтэй. Чимээ явж байна уу үгүй юу гэдгийг бас мэдэрч ээж сэгсрэхгүй бол тоо гүйхгүй байх тохиолдол бий. 22 секунд дутуу байна. Нэг оролцогч хамгийн бага сэгсэрсэн оролцогч маань хасагдахыг санах хэрэгтэй. Хишиж аргалаа. Яваарай. 12 секунд дутуу. 12 секунд дутуу. Болдоо. 8 секунд дутуу. 5 4 3 2 1 цаг боллоо. За зогсож байгаарай. Болт хишиж аргал хоёр унах чинь үү яах чинь байна. За хөдөлгөөн одоо хүртэл толгойн эргээ нь гараагүй байна. За Бат хоёрын хувьд бол 158 сэгсэрсэн. 128. Отхон хүү 177. Болт унах шахлаа тийм ээ 54 байна. Тэгэхээр одоогоор бол хамгийн бага нь 54. 54-өөс бага тохиолдолд бас үлдэх боломж бол бий. Хишиг жаргал 182 сэгсэрсэн байна. 143 160 хамгийн сүүлийн оролцогчоос бүх зүйл шалтгаална тийм ээ. Болдоос бага байсныг бол та болоос игдэх. Гэтэ ер нь гайгүй ах уу тийм ээ. 173 сэгсэрсэн байна. Баяр хүргэе. Дундаа бас нэг хэсэг зогслоо л да бол тий. Толгой эргэж юу болов? Хойш унах гэдэг юм. Унах гэдэг юм шиг. Хажууд хоёр сайхан бүсгүй байхад зуураад авахгүй. Барьж болохгүй гэдэг харин. Барьж болохгүй гэхээр нь тэгчих шиг болов. Сэгсрэлт маань яг машинд бол ер нь ямар ч асуудал байхгүй 54 явж байна гэдэг бол тоо гүйж байна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр жоохон толгой эргээд дундаа зогсох тэгээд буруу сэгсрэлтээс л уучих шиг тийм ээ. Тийм л байх. За бидэнтэй хамтран ажилладаг тусчин гутал зөвхний салонд 50% өнгөлтөөр үргэлжлүүлэх эрхийн бичгийг олгоё. Транскапиталынхандаа бүгдэнд нь бас баярын мэндийг хүргье. Туудахгүй шинэ он гаргацсан тийм ээ. Бид бас банкусуудтай болон 10 жилийн яваад тэмдэглэж байгаа банк санхүүгийн байгууллагын холбоонд 10 жилийн баярын мэндүүлэн удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Ингээд транскапиталыг төлөөлөн оролцсон болд маань өдөрчийн суудлын руу сууж үргэлжлүүлэн 7 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох ёстой. Дараагийн даалгавар ямар даалгавар байхыг сонирхъя. 3 ширхэг лаацтай ундааг тэнцвэржүүлэн ирэмгээр нь тогтооно. Ундааг илүү буюу дутуу усан тохиолдолд унах аюултай. Сайтар хэмжиж хасахгүй бол дахин хийх боломжгүй.
Хоцорсон нэг оролцогч үзэгчийн суудлын руу суух ёстой. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр MSS Coca-Cola компани хамтран ажилладаг. За энэ даалгавар бол ер нь бүсгүйчүүдэд маш халгаатай даалгавар л да. Сайхан хоолоо идчихэд диван дээрээ сууж байгаа кола уувал сайхан тийм ээ. Яг уралдаад хүмүүстэй уухад бол хэцүү л байдаг л да. Нэг дор хэдийг ууж исэн бэ та? Ундаа. Ер нь уухт хэцүү. Коланд айгу мó. Одоо таны ээж болсон юм шүү дээ. Үгүй. Хүлэн зөвшөөрөхгүй. Ингэж хэлсэн хүн яалтаж гоо суудаг юм л да. За харъя. Харъя. За ахад нэг бүсгүй байгаа л да. Ишиж жаргалаас асууя. Ишиж жаргал ямар ч гэсэн яваал энэ. Нэг сайн бол биш байх тийм ээ. Ямар ч гэсэн даалгавруудыг гүйцэтгэл яваад байна л да. Ундаанд хэрвээ ялангуяа кола ундаа гаста ундаа дуртай байлгүй тийм ээ. Дургу. Удгүй ш. За тэгвэл хишиж жаргалыг ээлж болжээ гэж. Үгүй баха. Таны хувьд ABTS гэж энэ бас товчлсон нэр үгүй юу? Ер нь бол тавчилсан нэрлэлтэй. Тэгээ одоо бол яг ABTS гэдэг нэрээр л явдаг. За хэдэн жил болж байгаа? 11 жил болж байна. 11 жил. За ихэнх нь бол бас 10 хэдэн жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм шиг тийм ээ. Шинэ өөр 5-ын дотор тоотой компани байна уу? 5 жил үйл ажиллагаа явуулж байгаа. 3 жил. Гэхдээ эрчүүд бол энэ даалгавар дээр явахгүй л дээ. Хэн нь явах вэ гэдгийг л ер нь харах гал байна. За ихтэй хоёр бүсгүйгийн хувьд бол мэдээж хэрэг эрчүүдээс бол бага уудаг ходоодны багтаамж бол бусдаасаа арай бага учраас хасагдах магадлалтай. Гэхдээ энэхүү даалгаврыг чадна гэсэн тохиолдолд бол чаддаг тохиолдол зөндөө байна. Ингээ залуучуудаа амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 6 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэлт орох боломжтой. 3 2 1 цаг явлаа. Залуучуудаа амжилт хүсье. Кола ундаг хэмжээг зөв тогтоож ууж гурвуулангийн доод эрэмгээр нь тогтоох ёстой. 3 ундаа гуруула зэрэгцээд тогтсон тохиолдолд тоолж эхлэнэ. Хамгийн ихэнд инх харагчаа эхний ундааг тогтоосон. Отхон хүүгийн эхний ундаа тогтсон байна. Дахин 2 ундааг тогтоох ёстой. За энэ даалгавар дээр бүсгүй хүн хасагдана гэсэн ойлголтод байж болохгүй. Инх харагчаа 2 ундааг маш амжилттай тогтоож чадлаа. Сүүлийн 3 дахь ундаа 3 залуу үзэгчийн суудлын руу суусан. 2 бүсгүй маань бусад залуучуудаа энэ тэнцүү өрсөлдөж 1 2 3 инх харагчаа баяр үргийн хамгийн ихэн даалгаврыг гүйцэтгэж нэвтрүүлгийг үргэлжлүүлэх эрхтэй болсон. 1 2 3 амрууд баяр үргийн 1 2 3 баяр үргийн 2 3 баяр үргийн отгонхоо нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болсон. Эрдэнэ 2 нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой боллоо. 1 2 3 хүрэлт байгаа баяр үргийн. За Бат 2 хишиг жаргал 2 тунаж үлдсэн. За 3 дахь ундаа төрүүлж тавьсан нь нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. 1 2 3 хишиг жаргалын хэмжээ болцоод байх дахиад уугаа зогсоод байх юм. Бараг хоёулыг бүр бүтнээр тэр чигээр ууцсан байж. Энэ нэр ёроолт жоохон байна те. Ийм хэм биш. Тэгэхээр ингэж их ууцхаар чинь тэгэлгүй яах тий. Ийм хэн байгаа байхгүй. Бараг нэг л балгал үлдээдсэн бол. Ийм хэмжээтэй байхт бол тогтно л да та хитрхи их уучжээ. Тэгээд энд нь болохоор ахиж юу лээ тогтоос энэ хэмжээч бас болцсон л байна л та. Дахиад уугаад байх юм. Таны нэг би чадахгүй байх гэсэн бодол чинь л ий ажиллаа л да. Дунд зогсоочих шиг боллоо тий. Ер нь нэг хэсэг бол бууж өгөхөд бэлэн зогсож байсан. Бүглэрчүү эсвэл дургуун нүрээд байна уу? За тусчин гутал цөнхний салонд 50% өнгөлтөөр өөрчлөлт эрхийн бичгийг олгоё. Танд ойн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Хишиг жаргал маань үзэгчийн суудлын руу сууж үргэлжлүүлэн 6 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх одоо сонирхъя. Залуучуудаа дахин амжилт хүсье. Ижил савлгаатай 150 ширхэг салфеткийг зөвхөн нэг гараараа уралдан хөвч дуусгана. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч үзэгчийн суудлын руу суух ёстой. Хоёрхан бүсгүй байснаас хишиг жаргал маань үзэгчийн суудлын руу сууж отгонхуу ганцаараа үлдлээ. За энэ 280 таа байхад
280 ширхэгтэй сэлбэтгэцээ яг хоёрын навчны хэрчүүд гомдоод байхгүй л гэдэг. Та баруун гараараа эхэлж хөвсөн бол баруун гараараа л хөвж дуусгана. Зүүн гараараа хөвмөр байвал зүүн гараараа л хөвөх ёстой. Хайрцгийг хажуу тийш нь харуулж болохгүй, ширээн дээрээс хүндэрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Заримдаас анзаарахгүй байж байгаа зарим оролцогчд маань баруун нараа явж байгаа зүүн гараа солбоод явчих бас тохиолдлууд байгаад байдаг л да. Селфид рүү хараад байна уу? Хоёрыг авчлаа гээд. Ганц өсгөтөө барьцаагүй үстэй. За одоо тэгэхээр ер нь бол дээд тал зогсож байгаа хоёр залуу бол ер нь хамгийн хүчтэй өрсөлдөгчд юм шиг санагдаад байна л да тийм ээ. Тийм одоо тэгэл дээдлээс насаа явчих. Тийм одоо энэ эндээс хассан болоод яахан өнгөөр нь л илчихгүй эхлээ явуулах. Яахан бас тэгжлээд яахан. Тэгээд сүүлд тусан л. Дээдлийн хоёрын аль нэг нь л гिचээд болчих юм байна. Отхонгүй бол үлдээж байгаа сүүлд хассан дээр. Финалд үлдчихэл та тийм. Финалд үлдсэн зүгээр ах та. За тэгэхээр 280 гэдэг бол бас амаргүй дотор нь үлдэж юу үгүй юу гэдгээ бас сайтар шалгахгүй үлдэх тохиолдлууд байдаг. Хайрцагны амсрыг гараа хийгээд задлж уурж болохгүй гэдгийг санаарай. Ингээд бөөнөр нь гарч ирвэл шударгаар дараа дахиад нэгээр нь хөөх ёстой тийм ээ. Залуучуудаа амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цаг явлаа амжилт хүсье. 280 ширхэгтэй энэхүү салбитгийг зөвхөн нэг гараараа хөвж дуусгах ёстой. Бөөнөр нь гаргах хайрцагны амсрыг задлахыг хатуу ориглоно. За энэ харагчаагийн хувьд бусдаас арай хурдан байна. Батбаяр ч гэсэн маш амжилттай хөвж байна. Хүрэл тогоогийн хурдаас нэмэгдсэн. За Эрдэнэ 2 хайрцагны амсрыг задлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Эрдэнэ 2-аа бөөнөр нь гаргаж болохгүй. Амар болдч нэлээд боломжийг хөвж байна. Гэхдээ хараахан дуусгасан оролцогч бол байхгүй. Дотор нь үлдчихүү үгүй юу гэдгийг сайтар шалгахгүй бол сандарсандаа үлдээх тохиолдол байдаг. Эрдэнэ 2 дуусгаж гар өргөсөн. Хүрэл тогоо гар өргөлөө. Амар болд гар өргөсөн. За отхонхоо гар өргөлөө. Инх харагчаа Батбаяр 2 үлдсэн. Дөрөвс дуусгасан нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. Инх харагчаа юу Батбаяр уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Бөөнөр нь гаргаж болохгүй нэг нэгээр нь Батбаяраа юу хийгээ зогсоод байна. За инх харагчаа гар өргөлөө. Юу болов? За ямар ч хэлсэн Батбаярт бол үлдсэн байна. Хайрцагны амсар задлж болохгүй гэсэн. За ихэнх нь л гарч ирэхгүй тохиолдол байдаг л да. Байдгүй. Байхгүй гэсэн зогсоо. Гэхдээ инх харагч бол нэлээд хурдтай л өөх шиг болсон. Тэгэд үлдчихлээ л. Бас тунж үлдлээ тийм ээ. Тэнийг бас дуусахад нэлээд өгсөн байна уу? 1 2 3 4 5 6 л үлдсэн байна. Хэцүү байна уу? Гайгүй мултар унтчаад доошоо унчаад байх шиг байна тийм ээ. Тэндээсээ буцааж гаргах гэж гараа хамаг цагаа л авчлаа. Хамаг цагаа хоёулахнаа үлдчихээр бас бөөнөр гаргах болгүй баригчих гээд байв. Тиймэрхүү аюул байлаа. Олуулаа байхад бол яг нэг жоохон аваа шидсэн бол анзаарахгүй байх тохиолдол бас байж байна. Тийм. Танай байгуулагч хэдэн жил болж байгаа юм бэ? За манай байгууллагад 8 жил болж байна. За. Одоо барайтай Баянгол дүүрэгт байрладаг. Нэг салбартаа гарал үйл ажиллагааг болж байна да. За 8 жилийн бас холбоонд илссэн холбооны 10 жил тохиож байгаа тийм ээ. Тусчин гутал цонхны салон 50% өнгөлтөөр шүүслүүлээрэ сайхан явахыг эхлээл гуталнаасаа бидэнтэй байнга хамтран ажилладаг. Удахгүй болох гэж байгаа шинэ оны бас баярын мэндийг хүргье. 10 жилийн баярын мэнд хүргье. За тэгээд энэ банксын холбоонд байдаг банксуудтай болоод байгууллагынхаа зүгээс энэ холбооныхаа хамт олонд 10 жилийн баярын мэнд хүргье. Дээрээс нь шинэ эх оны баярын мэнд хүргье. За баярлалаа. Батбаяр үзэгчийн сууд руу сууж нэг бүсгүй 4 залуутай сая төгрөгийн төлөө тоглох ёстой. Ямар даалгаврыг үүсгэхийг одоо үзсэнийхээ. 5 оролцогчтой амжилт хүсье. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola эргээр амьдэрцгаая. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 5 оролцогч маань үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ямар даалгавар вэ гэвэл оролцогчдын өмнө
сойзнуудыг шилэн аяганд хийсэн байна. Энэхүү сойзыг зөвхөн сарвчийг ашиглан урдаа байгаа шилэн аяг руу зөөх ёстой. Сойзонд болон шилэн аяганд гар ерөөсө хурж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Зөвхөн сарвчаа ашиглана. За отгонхүүгийн хувьд бол ер нь эрчүүдтэй бол энэ тэнцүү өрсөлдөх оролцогч бол харагдаад байна. Өнөөдөр бол эмэгтэй хүн сая төгрөний эдсэн болж магадгүй юм шиг санагдаад байна л да. Танд юу гэж бодож байна? Тэгээ ерөнхийдөө магадгүй хаа. Магадгүй юм шиг. Ер нь мэдрэгдээд байгаа үстэй тий. Сая төгрөг авчих юм шиг санагдаад. Дээдлийн хоёр оролцогч бол ер нь бол маш амжилттай оролцож байгаа. Гэхдээ аюул бол ойрхон байдгийн байна гэдгийг бол сая анзаарсан баг тий. Инх харагчаа. Эвгүй байсан уу? Яг ингэ хийжсэн чинь нөгөө хордон ихсэн. Тэгээд сүлд ингэ шүрүнс татах гал. Шүрүнс татах гал. Эхэндээ бол маш хурдтай ихэлснээр дундаа жоохон удаашраад сүлзээр бүр удаашраад. Тэгээд нөгөө татчихсэн чинь нөгөө байхгүй болцсон. Нэг бөөнөр нэг гаргаснаа жоохон санаа зовоод буцаагаад хийчих шиг болсон шүү дээ. За аюул бол ойрхон л байлаа. Нэг юм ярихгүй байж байгаа л авчиг гэсэн бодол байх шиг байна шүү дээ. Тэглөөд л тий. Одоо бол ерөөсө шилийн аягандаа хурж болохгүй зөвхөн сарвчийг ашиглана. Замдаа унгаах юм уу гадуур нь хийсэн тохиолдолд гараараа аваад эхний байралтаа оруулаад даалгаврыг үргэлжлүүлэх ёстой. Ингээд 5 залуудаа амжилт өсөөд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. Бороо 2 1 цаг явлаа. Залуучуудаа дэмжиж өгөөрэй. Дөрвөн ширхэг сойзыг гар оролцохгүй зөвхөн малгайны сарвчийг ашиглан зөөх ёстой. Хамгийн ихний сойзыг амар болд зөөж шилжүүлж чадсан. Шилэн аяганд ерөөсөө гар оролцохгүй гэдгийг санах хэрэгтэй. Амар болдын 2 дахь сойз зөөж чадлаа. Ахин 2 үлдсэн. Эрдэнэ хоёрын эхний сойз гадуур нь унгаас учраас даалгаврыг дахин эхнээс нь гүйцэтгэх нь яар сандралгүй даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй. Инх харагчаагийн эхний сойз амжилттай зөөгдлөө. Болоогүй нь өшөө яв отгонхоо өшөө яв. За эхний сойз орсон. Амар болдын 3 дахь сойз хүрэл тогоогийн эхний сойз явлаа. За гадуур нь унгаас нь хүрэл тогоо. Амар болд 3 сойзыг амжилттай зөөж чадсан сүүлийн сойз. За маш төвөггүй гоогдож байна. Амар болд замдаа унгаалаа. Хүрэл тогоо эхнийхийг зөөсөн боловч мөн унгаасан. Залуучуудаа гараа ерөөсөө оролцож болохгүй. Инх харагчаа гар оролцохгүй. За отгонхүүгийн 2 дахь сойз хийсэн. За жоохон болгоомжтой явахгүй бол яарч хэрэггүй. Хүрэл тогоо инх хоёрын эхний сойз. За хүрэл тогоо гадуур нь унгаасан. Хүрэл тогоогийн эхний сойз хийх үедээ болгоомжтой хий. За отгонхүүгийн 3 дахь сойз. Эрдэнэ 2 замдаа унгаалаа. Амар болдны сүүчийн 4 дахь сойз. Яарад байна амар болдоо 50 гүйцэтгэх хэрэгтэй. За амар болд жоохон болгоомжтой хийх хэрэгтэй байна. Отгонхүү хүрэл тогоо 2 мөн зөөсөн. За отгонхүү нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Баяр үргийн хүрэл тогоогийн 2 дахь сойз. Инх харагчаа 2-ыг зөөсөн. Эрдэнэ 2 эхнийхийг зөөсөн. За 2 дахь сойз Эрдэнэ 2-ийн болгоомжтой 50 хийх хэрэгтэй. Одоо доошоогоо шууд доошоо. Тонгоож болохгүй чигээрээ доошоо суу. За 2 дахь зөөлөө 3 оролцогч 3-аа 2-2-ыг зөөсөн. Яарах хэрэггүй инх харагчаа яарах хэрэг байхгүй. Яаралгүйгээр хий. За инх 2 3 дахь зөөлөө хүрэл тогоогийн 3 дахь орсон. За Эрдэнэ 2 3 дахь зөөж байна. Болгоомжтой. За шууд доошоо тонгоохгүйгээр доошоо суу. За харамсалтай байна. Гар ерөөсөө оролцохгүй. За Эрдэнэ 2-ын 3 дахь сойз хийх үедээ л болгоомжтой бай. За 3 дахьыг зөөсөн 3 оролцогч 3-аа 3 сойзыг зөөсөн хүрэл тогоогийн 4 дахь сойз. 4 дахь сойз. Баяр үргийн хүрэл тогоо нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Эрдэнэ 2 4 дахь сойзоо зөөж байна. За гадуур нь унгаасан. Инх харагчаад боломж гарч ирлээ. За инх харагчаагийн 4 дахь сойз явсан. Одоо хийж чадах юм бол нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болно. Баяр үргээ.
Уг нь бол нэлээ их зөөлөлд замдаа ямар их унгааваа. Харин тэглээ. Яарад ах шиг байна тий. Энийг урд нь хийж үзээгэл дээ. Анзаараагүй тэгээд тест шууд орсон болох гэж байгаа. Хэцүү л. Амаа угаажснаас биш ингэж сарвчаар зөөж ийсэн юм. Сүүлийн нэг үлдсэн ерөөсөө хэцүү байх шиг. Хоёулын чи хилээл нэмэр байсан гэж гар орохгүй гээд байхад тэглээ. Тий. За одоо тэгээд ер нь гар орохгүй бол тэгээд тогтоход хэцүү баг болох шиг боллоо л да. Женус сургалтын төв бидэнтэй хамтран ажилладаг. Англи, хятад, япон хэлнээс сонгоод 50% өнгөлтөөр суралцаараа гэдэг гадаадын мэрэгжлийн багш нар хичээл заадаг. Суралцаараа тэнд баярлалаа. За. Эрдэнэ 2 маань хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж чадсан. Ингээд үргэлжлүүлэн 4 оролцогч даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх одоо үсэнэ хаа. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минутын сая нэвтрүүлгийг үргэлжилж байна. 2 бүсгийн 8 залуу өрсөлдснөөс 1 бүсгийн 3 залуутай үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл урдаа байгаа энэхүү 3 хуванцар аягийг харуулж унгааж чадсан 3 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой. Телевизээ үзэн суугаа үзэгч хүүхдүүд маань энэхүү даалгаврыг гэртээ туршиж үзэхгүй байхыг хүсэж байна. Хин нэгнийхээ нүдийг болон өөрийнхөө нүдийг гимтэх аюултай учраас дахин үсгэд энэхүү даалгаврыг битгий туршиж үзээрэй. За бол ойлгомжтой тийм ээ. Яаж харах нь бол та бүгд өөрсдийн дурын асуудал яаж харуулж болно? Ингэж гогдоод харуулж болно, хуруундаа хийгээд бас харуулж болно. Инх харагчаа ер нь л эвгүүл байгаад байна да тийм ээ. Жоохон сүйд хэсгэл байна. Эхэндээ нэлээд цоорж байгаа бол сүйдээ жоохон тунж үлдээд байх шиг л байна. Жоохон үгүй одоо бол гайг байх. Гайг бахаа. Хийж байх. Төлөвлөгөө хоёлаа ярьлаа. Үгүй ш. Сая төгрөг авал төлөвлөгөө байна уу байх? Байна. Зөндөө байна шүү дээ. За эхлээд хамт олныгаа ирсэн хамт олныгаа за яах юм. Тэгээд нэг цайландаас цайлан за нэг хоолны газар орж хоол иднэ. За эхнэр хүүхэдтэй зориулна. За хүүхэд нийт настай. 4 сартай. 4 сартай. Аавгаа хараа сууж байгаа хта тийм ээ. Харж байгаа. Хараа таних болоо? Өө тань. Тань уу? Ааха. Яг тань. Яг таних уу? Яг тань. За тэгвэл мэдээж гэр бүлдээ бол зарцуулсан дээр ах уу хамт олон хоол унд идэх бол одоо зөндөөл тийм болно шүү дээ. Амар болдын хувьд түр ярьсан шүү дээ. Тааж бол идэж уул гээд байгаа шүү дээ тийм ээ. Одоо үлдөхөд ирлээ шүү дээ бас өөр юм бас хэлж болно шүү дээ. За 100 мянга дээр ярья. 100 мянга дээр ярья. За амар бол энэ дээр асагдахгүй баха. Отгоо жоохон хэцүү байна да. Эмхтэн хүн бол ер нь хэцүү байх тий. Гайг баха. Гайг байх. Ер нь харамж ирсэн уу та? Юм харамж ирсэн үү? Гүү. Ганцны удаа харж үзсэн гэхдээ өчтөр. Өчтөр харуулж үзсэн. Үнэн үү? За тийм байгаасаа. Хүрэл тогоогийн хувьд бол түрүү нэг сойд зөөхтөр яг сойд руу гарсан чинь эвгүй араа яваад байсан нөгөө. Тэгсэн байна. Унгаачихгүй гэл яг сойд руу гарсан чинь эвгүй арцаа явсан ш. Сандраад бол яаж харж байгаагаа ч анзаараагүй байх та тийм ээ. Тийм байх. За тэгэхээр энд бас хүмүүс ирсэн байна л да. Өөртөөхөө хүмүүсийг дэмжээл ирсэн баг. Сайн байна уу та? Сайн байна уу. За хэнийг дэмжиж чинь? За би бол бүгдийг дэмжиж байна да. Яагаад гэвэл банк усын холбооны төлөөлөлөөс оролцож байгаа учраас бүх одоо банк усуудын ажилтнууд энд одоо шилдгээр шалгарчаад байгаа энэ дөрвөдөө бүгдийг амжилт хүсмээр байна. Би Монголын банк ус санхүүгийн байгууллага холбооны ерөнхийлөгч Алтан Сүх гэдэг байна. Тий. Ингээд энэ боломжийг ашиглаад нийт банк ус санхүүгийн байгууллагын хамт олонд хамтран ажилладаг байгууллага хүмүүстэй Монголын банк ус санхүүгийн байгууллага холбооны 10 жилийн баярын мэндийг хүргье. Бидний баяр одоо ингээд удахгүй 21-нд болно. Тий. 12 сарын 21. Тий, 12 сарын 21-нд болно. Ингээд та бүхэнд ажлын амжилт хүсье. За оролцож байгаа тамирчидаа бүгдээр нь амжилт хүсье. За дөрөв залуудаа дахин амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой. 1 оролцогч үзэгчийн суудлын руу суун. 3 2 1 цаг авсан. 4 залуудаа амжилт хүсээрэй. Түрүүжил 3 хуванцар аягийг харуулж ширээн дээрээс унгааж чадсан тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Отгонхүүгийн 2 аягийг маш амжилттай харуулж унгаасан. Сүүлийн 1 аягийг харуулснаар сая төгрөгийн төлөө тоглох эрхтэй болно. Хүрэл тогоо эхний аягаа маш амжилттай харуулсан, 2 дахьыг мөн харуулж унгаалаа. Баяр үргийн хүрэл тогоо даалгаврыг амжилттай гүйцэтгсэн. Отгонхөө баяр үргийн нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой боллоо. Хамгийн
Хамгийн ихэнд хоёр оролцогч маань даалгаврыг маш амжилттай гүйцэтгэж нэвтрүүлгийг үргэлжлүүлэх хэрэгтэй болсон. Хүчтэй байсан хоёр оролцогчийн нэг нь хасагдах нь тодорхой боллоо. Инх харагч аюу амар болдоо гэдгийг туулахгүй тодорхой болно. За инх харагчаа нэг харуултаар хоёр аягийг амжилттай унгааж чадсан. Амар болд нэг аягийг ширээний зах руу аваачиж чадлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр MSS Coca-Cola компани хамтран ажиллаж сайтнуудыг тодруулсаар ирсэн. За хоёр оролцогч нэг аягтай болсон. Одоо төрүүлжил унгаасан нь сая төгрөгийн төлөө тоглох боломжтой болно. Инх харагчаа юу амар болдоо гэдг нь туудахгүй тодорхой. Жохон яар сандраад байгаа учраас одоо ганцхан үлдчихээр сандраад ерөөсөө болох. Харин тэглээ хоёулах нь олчих. Хоёулах нь олчих гэсэн. Гэхдээ мэдээж хэрэг хамгийн өвчтэй нь бол таяр харагдаадсэн л да. Тийм тэгээд яалтчгүй тунаа үлдчих юм бол нэг нь хасагдах нь бол тодорхой. Хасчих гад үтсэн барсангүй. Хасчих гад үтсэн барсангүй тийм ээ. Инх харагчаа чинь бас эхнэр хөхтэй зориулна гэдэг байгаа юм чи. Та болохоор ууж идэл юм яриад байгаа юм чи тийм ээ. Женус сургалтын төв бидэнтэй хамтран ажилладаг англи, хятад, япон хэлнээ сонгоод 50% өнгөлтөөр суралцаарай. Авилгатай тэмцэх газрыг бол мэдэн тийм ээ. Авилгатай тэмцэх газрын замын урт талд байрладаг. Танд баярлалаа. Ойн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Монголын санхүү групп банк санхүүгийн байгууллагын хамт олноос банк санхүүгийн байгууллагуудын холбооны 10 жилийн баярын мэндийг байгууллагын хамт олонны өмнөөс хүргэж байна. Жохоо хоолойн нэг өөрчлөгдсөн байна уу? Уур ураад. За амар болдоо баярлалаа. Ингээд үргэлжлүүлэн хоёр залуу нэг өсгөөтэй сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох ёстой. Ямар даалгавар гүйцэтгэв одоо үзсэн. Залуучууд амжилтсан. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. Шилдэг 3 оролцогч үргэлжлүүлэн сая төгрөгийн төлөө тоглож байгаа. Ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл 3 оролцогч маань энэхүү голфын бөмбөгийг дээр нь давхарлаад тогтоох ёстой. 3 секундын хугацаанд унаагүй тохиолдолд сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглоно. Голфын бөмбөг өөрөө эндээ бас таст хэлбэрийн хээтэй байдаг учраас энэхүү хээн дээр нь тааруулаад тогтоох ёстой. 3 бөмбөгийг гурвангийн гараараа барьж байгаа л тогтоохгүй бол нэг гараараа бол тавихад жоохон явдалтай. Одоогор бол 3 бөмбөгийг тогтоосон оролцогч бол хараахан гараагүй байна. Гэхдээ энэ бол боломжгүй биш. Туршилж үзээд болж байсан учраас нэвтрүүлэгт оруулсан. Хөнгөлөөд хоёр бөмбөгийг л тавьсан тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой гэж хэлдэг л дээ. Гэхдээ тэр нь бол хизээ хэлэх үү гэдгийг бол та гур бол мэдэхгүй байгаа учраас эхний ээлжинд бол 3 бөмбөг л тавих хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ харж байгаад 2 болох нь уу 3-аараа дуусгах нь гэдгийг хэлэх учраас тэр боломжийг хүлээгээд авах шаардлага бол байхгүй хаа. Нэг сумаар бол хоёрыг зэрэг унгааж ирсэн. Тэ? Тэгсэн үү? Өөрөө ч мдээгүй явж байгаа юм байна тийм ээ. Төлөвлөгөө байгаа гэлөө. Танд юу байгаа лээ? 2013 оны 9 сарын 1-нд давхин маань 1-р ангид орно. 9 сарын 1-нд. За, хадгаламжинд хийх юм уу? Сургалтын төлбөр болгож хадгаламжинд хадгална. Хувийн сургууль сурах юм уу? Тийм. За. За тэгэхээр хүүхдийнхаа хичээлийн хэрэгсэлтэн зориулаад хадгаламжинд нь хийн гэж байна. 3 оролцогч маань гуруулаад өөрсдийн төлөвлөгөө бол байгаа. Эдгээр 3 оролцогчийн 2 нь сая төгрөгийн төлөө тоглох боломжтой болно. Залуучуудаа амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цаг явлаа. 3 оролцогч маань даалгаврыг гүйцэтгэх ёстой. Голфын 3 бөмбөгийг гурвангийн дээр нь тогтоогоод 3 секундын хугацаанд нураагаагүй тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Отхон хүүгийн 2 бөмбөг тогтсон. Одоо 3 дахьыг тогтоох ёстой. За инх жаргал инх харагчаа мөн 2-ыг тавьсан боловч 3 дахь дээрээ унгаасан. 3 бөмбөг бол тогтох боломж бол бий. Инх харагчаа отхон хүү хөрөл тогоо 3 тунаж үлдсэн. За гурвууланд нь боломж олгоё. 3 биш 2хан бөмбөг. 2 бөмбөгийг төрөөж тавьсан. 2 оролцогч 1 2 3 баяр хүргэе. Отгонхоо нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой боллоо. За унсан 3 секунд хоолно. 3 байж байгаа 2 болгоход бол
сандрах тохиолдол байдаг учраас амархан тавьж чаддаггүй. 1 2 3 баяр хүргэе. Чичирч нэг юм тавилаа л да. Юу болоо энэ талын зэрэглүүд бол бүгдээрээ таныг л уг нь дэмжлээ шүү дээ, тий? Тэгээд тогтоож чадсан гэж чичрээд тогтоож чадсан. Инх харагч бол танаас илүү чичирж ийлээ сая. Тий? Анзаарсангүй юу? Анзаарсан. Юу тэрийг анзаарах. Жинэс сургалтын төв бидэнтэй хамтран ажилладаг англи, хятад, япон хэлний сонгоод өөртөө хэрэглээрээ гэдэг сургалтын төвд эрхийн бичгийг олгож байна. Бидэнтэй байнга хамтран ажилладаг MCS Coca-Cola компани бас сүүлийн 3 төлцсөн учраас өөрийн гарын билгийг бас гардуулж байна. Танд баярлалаа. За ингээд үргэлжлүүлэн отхонхоо инх харагч хоёр маань 100 мянган төгрөгийн төлөө даалгаврыг гүйцэтгэх ёстой. Хурд хүчийг шалгасан бол одоо оюуны тоглоомоор хурд хүчээ сорин. Ингээ хоёр оролцогчтой амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. За ямар тоглоом бэ гэвэл бас өмнө байнга явдаг л байсан. Энэхүү өндгөн толгойтой хүнийг унгаахгүйгээр доод талын тоосгонуудыг нэг нэгээр нь ээлжилж түлхэж унгаах ёстой. Мэдээж хэрэг нүүдэлгүй болоод хоёр оролцогчийн нэг нь бол хожигдох нь тодорхой. Хоёр оролцогч маань шодоод отхонхоо даалгаврыг эхэлж гүйцэтгэхээр болсон. Хаанаас нь түлхэж болно, хаанаас нь ч болно тийм ээ. Тэр бол өрсөлдөгчөө нүүх нүүдэлгүй болох ёстой гэдгийг ойлгомжтой тийм ээ. Оюуны тоглоом. За ингээ хоёр оролцогчтой амжилт хүсье. Даалгавар гүйцэтгэх хугацаа байхгүй ч гэсэн хоёр оролцогчийн нэг нь нэвтрүүлгийг орхих ёстой. Амжилтсаа. 3 2 1 цаг явлаа. Амжилт хүсье. Отхонхоо даалгаврыг гүйцэтгэх нь эхэлж гүйцэтгэх ёстой. Тоосгонуудыг хаанаас нь ч түлхэж болно. Дээр нь хөнгөн суусан үнийг л унгаахгүйгээр өрсөлдөгчөө нүүх нүүдэлгүй болох ёстой. Унаагүй байна. Отхонхоо унгаах ёстой. За шууд гол руу довтолж маш аюултай юм хийсэн. Алтаа төвийн оюуны төвөөс энэхүү тоглоомуудыг та бүхэн аваад гэр бүлээрээ тоглох боломжтой юм. Отхонхоо даалгаврыг гүйцэтгсэн. Инх харагчаа мэдээж хэрэг дээд талд байгаа тоосгоо бол хүндийн жинт хамаарахгүй. Инх харагчаагийн ээлж 100 мянган төгрөгийн төлөөх даалгаврыг гүйцэтгэж байна. Отхонхоо даалгаврыг гүйцэтгсэн. Инх харагчаа жоохон зууралтай байж магадгүй ч гэсэн даалгаврыг гүйцэтгэх боломж бол бий. Оюуны тоглоом гэдгийг санах хэрэгтэй. Бид Банкус санхүүгийн байгууллагыг төлөөлж отхонхоо оролцож байна. Даалгаврыг гүйцэтгэлээ. Хүндийн жинт хамааралгүй тоосгонуудыг л олж унгаана. Өрсөлдөгч маань нүүх нүүдэлгүй болсон тохиолдолд 100 мянган төгрөгийг авах боломжтой. За доод талын тоосыг түлхсэн. Даалгаврыг гүйцэтгэлээ. Тоосго багасах тулсан бол даалгаврыг гүйцэтгэхэд хэцүү болно. Мэдээж хэрэг хүнхэн даалгаврыг гүйцэтгэж чадлаа. Отхонхоогийн ээлж даалгаврыг гүйцэтгсэн инх харагчаа. За аюултай үйлдэл хийлээ. За доод талд бол маш олон боломж гарч ирлээ. Нэг нэгээр нь унгаана, нэг нэгээр нь унгаах ёстой. За, инх харагчаагийн ээлж тооцоол. Ээлжээрээ нэг нэгийг л унгаах ёстой. За, даалгаврыг гүйцэтгсэн.
Отхон хүүгийн ээлж. За отхон хүү даалгаврыг гүйцэтгэж чадлаа. Инх харагчаагийн ээлж 100,000 төгрөг отхон хүүгийнх болоход маш ойрхон болсон. Хэрвээ даалгаврыг инх харагчаа амжилттай гүйцэтгэж чадвал тулж байгаа хэсэг рүү нь явж гэнэ үү яаж вэ гэдгийг тооцоолсон байх. Боломж бол байхын хувьд бол байгаа. Сая доотлол руу биш дээдлийнх нь нэг тал өгзөг дээр суулгах гэж үзсэн бол арай дээр байсан л да. Саяных бол яалтчгүй. Тийм тулж ийсэн учраас тэрийг унгаах юм бол унах нь тодорхой байлаа. Горьдлого л байсан тийм ээ. Дээдлийн хоёрын аль нэг рүү л явж үзэх хэрэгтэй байлаа. Бидэнтэй хамтран ажилладаг ивент тэтгэгч MSS Coca-Cola компани гарын билгийг гардуулж байна. Мөн шинон удахгүй болгож байгаа учраас тийм Тэнгэрийн ишиг компани үйлдвэрлэдэг Тансаг гэдэг энэ хүү сайхан блог Тэнгэрийн ишгийнхэн бас сүлд үлдлээ гэж энд олгож байгаа. Баярлалаа. За мөн бидэнтэй хамтран ажилладаг Genus сургалтын төв бас ялагчдад 50% хөнгөлтийн бичгээ гардуулдаг. Англи, хятад, япон хэлнээ сонгоод суралцаараа авилгатай дэмжих газрын замын урт талд байрладаг. 10 жилийн ойн баярын мэнд төргий. За баярлалаа. Нийт банк санхүүгийн байгууллага холбооны 10 жилийн ог болж байгаа тохиолдол очир өндрөө за банк санхүүгийн байгууллагын зүгээс та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ энэ нэвтрүүлэгт оролцсон нийт өрсөлдөгч болон намайг хоцсон бид банк санхүүгийн байгууллагын өрсөлдөгчтэй баярлалаа. За бидийнхэн болдог ерөөсөө зүүн талаар бол зөндөө байгаа тийм ээ. За танд инх харагчдад баярлалаа. 100,000 төгрөг бидний отхон хүүгийнх болсон энэ хадгаламжинд орно тийм ээ. Ирэх жилийн 9 сарын 1-нд хүүхдийнхээ сурлагт нь нэмэр болгох гээд хадгаламжинд хийнэ. За ямар ч хэлсэн хоёрхан бүсгүй оролцсноос бол ер нь ховор тохиолдолтой эмэгтэй хүн гарч ирж исэн бол яг 5 залуутай тунж үлдээд гарч ирсэн тохиолдол байдаг. 8-ыг ардаа хийгээд гарч ирсэн тохиолдол бол баг анхных болж байна. Тэгэхээр отхон хүүдээ бүгдээрээ дахин баяр хүргье. Маш хүчтэй өрсөлдөгч байж чадлаа. 100,000 төгрөг таних болсон нэмэлт даалгаврыг өөртөөгөө өрсөлдөж гүйцэтгэж чадсан тохиолдолд 900,000 төгрөгийг авах боломжтой. Ингээ отхон хүүд амжилт хүсээд сая төгрөгийн даалгавар яван даалгавар авахыг одоо хэлсэн байна. Таны хувьд бол балет ч ингээд байгаа тийм ээ. Балетийн хөдөлгөөнөөс нэг үзүүлээ тийм. Coca-Cola эргээр амьдэрсэн. 1 минут 1 сая нийтрүүлгийн 100,000 төгрөгийн эзэн отхон хүү болсон нэмэлт 900,000 төгрөгийн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ямар даалгавар вэ гэвэл энд хунцар аягнууд байна. Та хамгийн доод талд нь эндээс аваад доод талд нь 8 аягийг тавина. 1 минутын хугацаанд ч тийм ээ цаг гүйж байна. Доод талын аягнууд бол ерөнхийдөө унах аюул бага учраас жоохон хурдтай тавьж чадах юм бол дараагийнхт нь боломж байна гэсэн. 2 4 6 8 тийм ээ. Дараагийн аягнуудыг дээд талд нь 7 гэж тавих хэрэгтэй. 7. Дараагийн аяг мэдээж хэрэг 6 тийм ээ. 6. Тэгээ 5 4 3 2 1 гээд аяга тогтоочоод бүгднийг нь хураах хэрэгтэй. Хураагаад энэхүү байрлалтай ахаад авчирсан тохиолдолд та 900,000 төгрөгийг авах боломжтой. За эндээс одоо дээшиг ингэж явсаар байгаа энэхүү аяг бүгд тавигдана гэдгийг бол санаж байгаа.
1 минутын хугацаанд хэрвээ нураачих юм бол тэгээд дуслаа гэсэн үг шүү дээ. За ингэчээд хураана. Хураахтаа бол нэг талаас нь дарчих юм бол нураахгүйгээр хураах боломж олвыг тийм ээ. Хурааж явах тохиолдолд нурахад бол асуудалгүй бүгднгийн л нэг аваа тавьчих болно тийм ээ. Өргөтөл нураах юм бол дуусна. Бүх аягнууд хийж дууссан тохиолдолд нэмж 900 мянган төгрөгийг авах уугүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэсэн. Ингээ одхонхоо амжилт хүсээд даалгавар гүйцэтгэх цаг болно. 3 2 1 цаг явлаа амжилт хүсье одхонхоо 8 7 6 5 4 3 2 1 гэж хуванцар аягнуудыг өрөөд дээрээс нь доош нь хураах ёстой. Хамгийн ихний байрлалд оруулж чадсан тохиолдолд нэмж 900 мянган төгрөгийг авах боломжтой юм. Хугацаа бол хангалттай байна. Өрж байх үедээ нураахал юм бол даалгавар гүйцэтгэх боломжгүй болно. Одоо яаралгүй 50 байх хэрэгтэй. 33 секунд одоо. Хугацаа бол хангалттай байна. 1 минутын хугацаанд сая төгрөгтэй болох уу үгүй юу гэдгийг зөвхөн танаас өөрөөс шалтгаална. 23 секунд одоо. Хамгийн ихний байрлалд оруулж чадсан тохиолдолд 17 секунд одоо. 15 1 минутын сая нэвтрүүлгийн сайт төрний эзэн тодорхой үгүй юу гэдг нь туудахгүй тодорхой 8 7 6 5 4 2 1 минутын сая нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Банкус санхүүгийн байгууллагуудын 10 жилийн ойг тохиолдуулан залуучууд маань сая төгрөгийн төлөө өрсөлдөж 100 мянган төгрөгийн эзэн отхонхоо болсон. Нэмэлт даалгаврыг хугацаанд нь амжилсан учраас нэмж 900 мянган төгрөг таних боллоо. Баяр хүргэе. Өдөрт та бүхэн ч гэсэн дараагийн сая төгрөгийн төлөө тоглохыг хүсвэл уран бүтээлийн 4-р нэгт хандаараа энэ 7 хоногийн саятан отхонхоо боллоо. Отхонхоодоо дахин баяр хүргэе. Эх 7 хоногийн нэм гараг хүртлээ тэр баяртай үзэгтэй. Сайхан амраарай. Баяртай.